За ингээд өнөөдөр өглөөний 6 цагаас эхлээд Алтан булаг боомтыг хааж байна. Ингэснээр манай улсын хойд хөлийн боомтуудын бүрэн хаагдаж байгаа юм а. За тэгвэл бид яг одоо Сэлэнг аймгийн Сүхбаатар боомт дахь хөлийн мэрэгжлийн хяналтын албаны дарга Ариун болттой холбогдож тухайн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл бид авахд бэлэн болсон байна. Танд орой мэнд хүргэе. За орой та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр өглөөнөөс эхлүүлээд Алтан булаг боомтыг инхүү хаалаа. Тэгвэл яг одоо 20 цагийн байдлаар нөхцөл байдал жоохон ямар байна бидэнд мэдээлэл өгөөч. За бид болгоом Алтан булаг боомт дээр бид нар одоо өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан ажиллаж байна. Үүний хүрээнд бол бид нар хил хаагаагүй үед бол дунджаар 150-аас 200 иргэнийг хүлээж авч ажиллаж байлаа. Одоо өнөөдрийн 28-ны өдрийн 06 цагаас эхлээд хил маань бол хаагдсан байгаа. Үүнтэй үед бол зорчигчийн хөдөлгөөн маань бол зогслоо. Одоогийн байдлаар хил дээр одоо нэвтрэх гэсэн болон зорчигчд бол одоогоор байхгүй байна. За ачаа эргэлт бол хэвийн хэмжээнд явагдаж байна. Оросын улмаанаас орж ирж байгаа одоо тир гэж яригддаг ачааны автомашинууд бол тасралтгүй орж ирж байна. Эдгээр машинуудыг бол бид нар орж ирэх ариутгал халдвар хөтөлбөрийг хийгээд жолоочоос асуумж судалгааг аван одоо халууныг хэмжээд одоо амны хаалт зөвлөгөн бид нар улсын хилээр нэвтрүүлж байгаа. Ингээд нэвтрүүлж байгаа ачааны автомашинуудаа бид нар цагдаагийн хамгаалтанд Улаанбаатар хот руу нэвтрүүлэн буух терминалд нь хүргээд тэнд ачаа бараа бүтээгдэхүүнийг буулгаад буцааж улсын хилээр нэвтрүүлэн гаргаж ажиллаж байна. Зөв. Тэгэхээр одоо Алтан булаг сумаас Сэлэнг аймаг руу орж гарах хөдөлгөөн дээр жоохон ямар хяналт тавьж байгаа энэ талаараас олон хүмүүс сонирхож явж магадгүй. За өнөөдрийн байдлаар яг хотод бол одоо өвчний с ิจ гтэй тохиолдол гарсантай уялдуулаад одоо Алтан булаг суманд бол одоо иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа. Орж гарч байгаа хөдөлгөөнд иргэдээс бол асуумж судалгааг аван халууныг хэмжин автомашинд нь ариутгал халдвар хөтөлбөрийг нэвтрүүлж ажиллаж байна. Иргэд маань бол бас энэ дээр бас хуулийн хуваарьнд өөрсдөө бас иргэнийхээ үүргийг биелүүлэн ухамсартайгаар оролцож байгаа байна. За одоо бол хойноос орж иж байгаа хил дээр орж байгаа хүмүүс бол харьцангуй цөөхөн байна, байхгүй байна гэж мэдээллийг та өгч байна. Эргээд одоо хэд хоногийн араас одоо хил рүү наашаага орж ирэх гэсэн хүмүүсийн бөөгнөрл үүссэн тохиолдолд жоохон та бүхэн маань яаж ажиллах гэж байна? Бэлэн байдлаа жоохон яаж хангасан байна? За мэрэгжлийн хэлтийн байгууллага маань энэ дээр бол одоо аймгийнхаа онцлог комисстай хамтран ажиллаж байна. Одоо иргэдийн бөөгнөрл үүссэн тохиолдолд Алтан булаг сум болон Сэлэнг аймгийнхаа төвд бид нар одоо ажиглалтын байруудыг нээн ажиллуулж байгаа. Эндээ бол бид нар иргэдийгээ хүлээж авч одоо Монгол улсын орох гэсэн иргэдийг бол хүлээж авнаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа.